За хамгийн жижигхэн Монгол шатрыг би ингээ патентчудаад хамгийн жижигхэн Монгол шатар юм аа гэдгийг авсан байгаа. сайн явж байна. Сайн байна. Гүрүүж өгдөг. Би Бичил хэлбэр ямар гайхалтай хийж байна. Монголын хамгийн жижигхэн силбэр гэдэг шүдний шигшлэрийн хэмжээнд хийсэн силбэр одоо энд байгаа. Одоо эндээс харж байна. Одоо энэ Монголын хамгийн жижиг модон шатар гэдэг. За хамгийн жижигхэн Монгол шатрыг би ингээ патентчудаад хамгийн жижигхэн Монгол шатар юм аа гэдгийг авсан байгаа. За тэгээд энд болохоор бас юуны Монголын хамгийн жижигхэн шилсэн силбэрүүд байгаа. Төвтэй дөрөв амт байна. Энэ болохоор яг үзүүлээд нөр байна. Тий. Одоо ингээд энэ болохоор толгор төрийн ихшил гэж Чингис хааныхаа юугаар хийсэн байгаа. Одоо өнгөлийн ихийг Сүхбаатар одоо ингээд аваа явж байгаа хэсэг мэдчихэж байгаа хэсэг тангараа өргөж байгаа юу зэгсий чадвар гуйхаа явж байгаа хэсэг. Одоо нэг ах トゥ хоёртойгоо аваа явж байгаа өнгөлийн ихийг ингэж хийсэн байна. Тэгээ ингээд цуврах бүтээлүүдийг ерөнхийдөө байгаа. Манай би болохоор ерөнхийдөө манай өвөө Шаав маань улс хошооны мужаан хүн байсан. Манай аав бол ерөнхийдөө гэрийнхээ эд хогшлыг өөрөө хийдэг байсан хүн. Тэгээ би яг одоо ингээд юуны Дорнод аймгаас одоо ингээд харилцаа силбэр чин дээрсэн багш хүн байгаа 10 жил 21 жил технологийн багш хийж байгаа. Нарийн ухаанаар үнэхээр нарийн силбэр хийж байгаа юм байна. Урд өмнө ерөөсөө үзэж харж байгаагүй. Энэ нөгөө сонсож дуулж байгаагүй. Та нэг сонсчихсан нөгөө богд хаанд 10 бодоогоор заан хийгээ юу ясвалгийг бэлгэлжсэн гэж марзан шаргуйг шилжсэн гэж түүхдэг учраас энэ баримт юрдөө хавар олддоггүй. Тэгээ түүхийг би ингээд өөрөө хийж үзэж 10 бодоогоор ясвал хийсэн юм тийм. Одоо харандагаар нь одоо энэ авчаар ингээд эднүүдийг хийсэн ерөнхийдөө байна. Хамгийн жижигхэн 1.4-өөс 5 мм-ээс хийсэн тийм. Силбэр хийсэн одоо. Тийм. Энэ Тэмээжингийн цаваа энэ одоо бүр Монголын бас нэг битүү силбэр. Боломжтой байсан. Гэтэ бүр өшөөд гүнз ирээд 4 давхар 3 давхар модны сүлжээс гээд одоо энэ нэг модноос ухаж гаргаад байгаа силбэр багхгүй. Одоо модноос ухаас сэлдэг. Ингээд хус мод гэ Монголын цагаан хус гэдэг шүү дээ. Угдаа цагаан хус маань ингээд бүтээл болоод гээд гардаг. Энэ ухаараа бүр цогц ком бүтээл болоод ингээд 3 давхар 4 давхар ингээд бүтээлүүдийг хийж байгаа. Ингээд за баяр хүргэе амжилт хүсье. Одоо үнэхээр сайхан бүтээлүүд байна. Нарийн уур ухаан шингэсэн. Айхтар одоо нарийн силбэрүүд байна ч одоо Улаанбаатар дээр ясвалхий сэлцсэн. Шүдний жигшлүүд дээр хор шилжсэн. Одоо шатар сил. За бүрж автаа баяр хүргэе. За баярлалаа. Аймгийн төлөөлөл бас энэ түүмсийнхаа хатэрдэг төлөөлөл бурцууд ахчуудад ингээд цаана хийж байгаа бүтээл маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд одоо алгадтай маш сайхан төлөвлөж байгаа юм байна шүү дээ. Манай